Амбацхано эзний өдрийн мэнд хүргэе. Уулзалгуудсан шиг байна те. Энэ цагт яг одоо Эрдэнэт төв манай Галил цугларалтын газарт зуны нэгдсэн семинарын 2 дахь ээлж маань үргэлжилж байна. Тиймээс дөрвөн санаа хүрдэ залбирж өгөөсэй гэж хүсэж байна. Нэгдүгээр ээлжээр нийтдээ 910 хүн оролцлоо гэж мэдээ ирсэн байна. Харин хоёрдугаар ээлж буюу энэ удаагийн ээлжээр 1121 ахын дүүсийн хүү хамтдаа оролцож байгаа юм. Нэг хоёрдугаар ээлж нэг дунджаар 7000 орчим 7000 2000 орчим хүн оролцож байгаа гэж ойлгоход болох юм шиг юм. Яг одоо энэ цагт үг тунхаглагдаад үдээс хойш маш зөвлөгөөний цаг байгаа тийм үү. Түүний дараа өнөө орой буюу энэ эзний өдрийн орой сайн мэдээний үг тунхаглахтаар төлөвлөгдсөн байгаа. Тиймээс олон хүмүүс баттай аврагдаж чадахын төлөө нэг сэтгэлээр хамтдаа залбирч өгөөсэй гэж хүсэж байна. За хамтдаа залбираад эзний өдрөө эхлүүлцгээе. Тэнгэр газрыг бүтээж биднийг хайрлан өөрийнхөө цорын ганц хүүгийн тэр үнд цусаар бидний бүхий л гэмнүглийг мөнхөд уучилсан Бурхан тандаа талархаж байна. Бид бүхэнд энэ агуу нэгүслийг ухааруулж өгөн эзэн таны үгэн дотор эзэн таны бие болсон чуулган дотор энхүү итгэлээ сахин амьдарч чадах энэ бие болсон чуулганыг өгсөнд ч талархаж байна. Өнөөдөр бид бүхэн дор бүрнээ эзэн таны үгийн өмнө цуглаад байна. Эзний өдрийн үгээр дамжуулан Бурханы өмнө бид бүхэн ямар зүрх сэтгэлээр амьдрах ёстой вэ гэдгийг мөн удахгүй мөн үргэлжлүүлэн болох бид бүхний хамгийн том ажил болох зуны нэгдсэн семинарыг бид бүхэн өгтөн хүлээж байгаа байлаа. Энэ зуны семинартаач ямар зүрх сэтгэлээр орох ёстойг эзэн та өнөөдөр бидэнд үгээрээ зааж сургаж өгөхийг хүсэж байна. Мөн энэ цагт Галил цугларалтын газар Бурхан таны үг тунхаглагдж байгаа байлаа. Үгийг сонсч буй бүхий л хүмүүс Бурхан таны өмнө өөрсдийнхөө гэмнүгэлтэн гэдгийг баттай ухааран гимжлэр дамжуулан өгөгдөх тэр авралын үр жимсийг хүлээн авч чадхаар эзэн та ажиллаа хийж өгөхийг хүсэж байна. Үйлчилж буй бүхий л ахын дүүст тэр халуун сэтгэл, хүч чадал, эрүүл мэндийг эзний хайрыг дүүргэж өгөхийг хүсэж байна. Үгийг зааж зөвлөгөө өгж байгаа бүхий л номлогч пасторудад эзэн та мэрэгэн ухаан хүч чадлаа өшөөлөв дүүргэж өгөхийг Бурханы үгийг зоригтойгоор тунхаглаж чадах тэр хүчийг мэрэгэн ухааныг дүүргэж өгөхийг хүсэж байна. Энэ цагт Монгол улс даяараа үгийг сонсч буй олон ахын дүүс байгаа байлаа. Мөн семинар болж байгаа газрууд ч байгаа байлаа. Тэр бүхий л газарт эзэн та хамтдаа байж өгнө. Үгээр дамжуулан итгэгчид бүгд эзэн таны өмнө зүрх сэтгэлдээ шийдвэрийг гаргасан. Эзний өмнө өөрсдийгөө эргэн харсан. Энэ зуны семинартаа ямар зүрх сэтгэлээр оролцох ёстой гэдгийг зэтгэлдээ шийдвэр гаргасан тийм цаг болоход та тусалж удирдах өгөхийг хүсэж байна. Бидний үргэлж хайрладаг эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Аамен. За хамтдаа тооллого номны 13 дугаар бүлгээс өнөөдөр олж хараад уншицгаая. Тооллого 13 дугаар бүлэг байна. Тооллого 13-ийн 1-ээс 3 хүртэл би эхлээд уншиж өгье. 1-ээс 3. Дараа нь эзэн Мосетэй яран Израилийн хөвгүүдэд миний өгөх гэж буй Канаан нутгийг тандуулахаараа өөрсдөөсөө хүмүүсийг илгээ. Эцгүүдийнх нь ог бүрээс тэдний дунд удирдахч болох хүм бүрийг чи илгээхтэн гэв. Ингээд Мосе Израилийн хөвгүүдийн тэргүүн нар болох тэр бүх хүнийг эзний тушаалаар Параны цөлөөс илгээлээ. 17-оос 20 дугаар ишлэл хүртэл хамтдаа уншийе. Мосе тэднийг Канаан нутгийг тандуулахаар илгээхдээ тэдэнд тийшээ Негэв яваад уулархаг нутагт өгсөж оч. Тэр нутаг ямар хуу болохыг
Тэнд амьдарч буй ард олон хүчтэй юу, дорой юу? Тэд цөөн үү, эсвэл олон уу гэдгийг хараад эрэхтэн. Тэдний амьдарч буй нутг нь ямар болох? Энэ нь сайн уу, эсвэл муу юу? Тэдний амьдардаг хотууд нь ямар болох? Тэдгээр нь задгаа хуарангууд уу, эсвэл бэхлэлтүүд үү? Газар нь ямар болох? Үржил шимтэй юу, эсвэл тарчгүй? Тэнд модтой юу, эсвэл үгүй юу? Та нар зоригтой байж уг нутгийн үр жимснээс авчир. Одоо эхний усан үзэм боловсрох үе юм гэлээ. Өнөөдрийн үгийн сэдвийг та нар зоригтой байж гэдэг энэ 20 дугаар ишлэлээр гарч байгаа үгийг сонгосон байна. Бид бүхэн энэ зуныг юу гэж нэрлэдэг вүлээ? Бурхны зун гэж нэрлэдэг. Ягаад гэвэл бидний бурхан эзний хамгийн хүчтэй ажилдаг мөн бид бүхний хувьд хамгийн том чухал ажил маань энэ зуны нэгдсэн семинар тиймээс өнөөдөр орон нутгчдэр олон чуулганууд хамтдаа энэ зуны нэгдсэн семинараа бэлтгэнгээ үгийг сонсож байгаа учраас өнөөдөр хамтдаа мөн зуны нэгдсэн семинартаа ямар зүрх сэтгэлээр оролцох ёстой юм бол үнийг зүрх сэтгэлдээ сийлсэн сэтгэлдээ бачтай шийдвэр гаргасан тийм цаг болоосоо гэж хүсэж байна. Тийм ч учраас өнөөдөр энэ Канаан нутгийг тандахаар явсан 12 туршуулын яриагаар дамжуулан хамтдаа сургамжийг авъя гэж бодлоо. Бид бүхний хувьд зуны нэгдсэн семинар маань энэ дэлхий дээр төөрөлдөж бузар сүнсний иргэшээлд үе тэр сүнснүүдийг эзэнд өргөж Есүс Христийн тэр эрх мэдлээр тэдэнд мөн хамиг өг. Энэ сүнслэг дайныг хийж байгаа тийм цаг хугацаа, тийм ажил байх. Тэр утгаараа энэ сүнслэг дайн болох энэ чухал ажилд бид бүхэн ямар зүрх сэтгэлээр оролцох ёстой юм болоо. Үнийг өнөөдөр нэг хамтдаа дор бүрнээ тунган бодсон сургамжийг авсан тийм цаг болоосоо гэж хүсэж байна. За. Энэ Паул 13 дугаар бүлэг дээр Израилийн ард түмнээс 12 хүнийг удирдагчдыг сонгон тэднийг Канаан нутгийг тандуулахаар явуулж байгаа энэ үйл явдал гарч байгаа. Мэдээж энэ нь бурхан тэднийг илгээсэн гэхээс илүүгээр тэдний итгэлгүй байдлаас болон яасан юм бол бурхан тэдэнд энэ газрыг тандж ирэхийг зөвшөөрсөн гэж хэлж байна. Нэмээс Дэд хууль намын 1 дугаар бүлэг дээрээс харуулна бурхан тэдэнд аль хэдийн энэ Канаан нутгийг өгсөн гэж хэлсэн. Та нарт би өгсөн гэж хэлсэн. Гэвч тэд нар яасан бол эхлээд бид нар очиж тандъя. Тийм учраас бурхан тэдэнд тэр нутгийг тандахыг зөвшөөрсөн ийм агуулга байна. Гэхдээ цаад агуулга нь тийм боловч өнөөдөр эндээс хамтдаа сүнслэг сургамжийг авъя гэж бодож байна. Бид бүхэнчтэр энэ газар дээр юу юм бол одоо энэ сүнслэг дайныг хийхээр амьдарч байгаа тийм хүмүүс. Энэ газар дээр Христэд итгэгч хүний оршин байгаа амьдарч байгаа эцсийн бөгөөд цороо ганц зорилго нь ч юу юм бол энэ ажил үстэй. Тийм ээ. Сүнсийг аврах. Одоо ч агаарын хүчний ноёрхогч дуулуургүй хөвгүүдийн дотор ажилдаг тэр сүнсийг дагаж яваа. Харанхун иргэшээлт, сатаны иргэшээлт байгаа тэдгээр хүмүүсийг бид бүхэн чөлөөлөхийн тулд, аврахын тулд юу юм бол энэ сүнслэг дайныг тасралтгүй хийж байгаа тийм хүмүүс байна. Энэ сүнслэг дайныг хийхийн тулд зөв зүгээр нэг өдөр хийдэг зүйл биш үү? Энэ дайныг хийхийн тулд нарийн төлөвлөгөө гаргах ёстой. Яаж байлдах вэ? Тэргээ яаж байрлуулах вэ? Тийм ээ. Энэ дүр төрхтэй яг л адилхан гэж хэлж байна. Тийм учраас зуны нэгдсэн семинар нь зүгээр нэг үйл ажиллагаа биш. Үхэл ам хоёрын дээсэн дээр байгаа тэр сүнсийг аврах сүнслэг дайн гэж бид бүхэн сэтгэлдээ бодох ёстой. Бодитоор тийм биз дээ. Гэхдээ бид бүхэн дэндүү магадгүй аниргүй амьдарч яч магадгүй. Өнөөдөр тийм зүрх сэтгэл надад байгаа бол өөрсдөө эргэн харан гэмшсэн бурхны өмнө ямар зүрх сэтгэлээр энэ зуны семинартаа бид бүхэн бэлдэх ёстой юм болоо. Үүнийг тунган бодсон цаг болоосоо гэж хүсэж байна. За, нэгдүгээрт нь 3 дээр ингэж гарсан байгаа. Ингээд Мосе Израилийн хөвгүүдийн тэргүүн нар болох тэр бүх хүнийг эзний тушаалаар параны цөлөөс илгээлээ гэж гарч байна. За, тэднийг илгээсэн нэг нь хинбэ гэдгийг нэгдүгээрт нь мэдэх ёстой биз? Тэдний хэн илгээсэн бол?
Мойсе илгээсэн байна. Гэхдээ Мойсе хиний тушаалаар гинэ? Эзний тушаалаар. Тиймээс энэ туршуулалтад байх ёстой хамгийн чухал ихний зүрх сэтгэл нь юу юм бол? Намайг хэн илгээсэн бэ гэдгийг мэдэх ёстой байсан тийм үү? За. Энэ газар дээр амьдарж байгаа Христэд итгэгч хүмүүсийн эгчдэр. Энэ гимнүглэр дүрэн ертөнцөөс дуудсан нэг нь хин юм бол? Эзэн биз дээ. Тиймээс харанхуй иргэшээлээс бид бүхнийг дуудан. Тэр харанхуйгаас сатаны иргэшээлээс бид бүхнийг дуудан одоо яасан юм бол? Өөрийнхөө энэ сүнслэг дайны төлөө бид бүхнийг тусгаарсан түүний тусгай ард түмэн юу юм бол? Энэ газар дээр аврагдсан Христэд итгэгч хүмүүс ах. Тийм ч учраас нэг талаас Христэд итгэгч хүмүүсийг Христ Есүсийн сайн цэрэг адил надтай хамт зовоо гэж хэлсэн Паулийн Тимотед захисан тэр үг шиг бид бүхэнч тэр юу юм бол? Энэ сүнслэг дайнд ялалт байгуулахын тулд дуудагдсан Христ Есүсийн сайн цэрэг гэдгээ мартаж болохгүй байх. Израилийн хөвгүүдийн тэрүүн нар болох тэр бүх хүнийг эзний тушаалаар парааны цөлөөс илгээжээ гэж хэлсэн байгаа. Тэднийг илгээсэн нь эзэн байсан шиг. Бид бүхэнч тэр энэ газар дээр юу юм бол? Эзний тэр тушаалыг хүлээн авангаа амьдарч байгаа тийм хүмүүс байна. 2000 жилийн загалмаа дээр цовдлогдсон үхээд 3 дахь хоногт дахин амьсан тэр эзэн хамгийн сүүлд Матай номын 28 дугаар бүлэг дээр тэр хамгийн чухал тушаалаа хилээд шинэ гэрээний энэ Матай ном дуусч байгаа биз дээ. За. Матай энийг төр авчаад Матай номын 28 дугаар бүлгийг харъя да. Матай 28 Матай 28-ийн 18-аас 20 дугаар ишлэл хүртэл хамтдаа олж уншия. Олсон бол хамтдаа уншия. Есүс дөхөж ирээд тэдэнд тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг надад өгсөн. Иймээс та нар яв бүх үндэстнийг дагуулдуул. Эцэг хүү ариун сүнсний нэрээр тэдэнд баптизм хүртээж та нарт тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд харахтун үеийн төгсгөл хүртэл би та нарт үргэлж хамт байх болно гэж айлдав. Энэ дээр 18 дээр ингэсэн байгаа. Есүс дөхөж ирээд тэдэнд тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг надад өгсөн. Хин бол эцэг надад өгсөн гэж хэлж байгаа. Есүс Христэд тэр бүх эрх мэдлийг өгөөд тэгээд одоо тэр эрх мэдлээрээ эзэн тушааж байгаа. Юу гэсэн бол иймээс та нар яв бүх үндэстнийг дагалдуул. Энэ эзний Христэд итгэж бүх хүмүүст өгсөн тушаал биз дээ. Түүний төлөө бид бүхэн жил бүр зуны нэгдсэн семинар гэдэг энэ том ажлыг бэлдэнгээ одоо ч олон ахын дүүс хөдөлмөрлсөөр байгаа. Одоо ч 2 дугаар ээлж маань үргэлжлэн болж байгаа биз. Гал тогоонд ээж нар маань тэр халуун гал дээр буцалж байгаа. Зөвлөгөө өгж байгаа хүмүүс, зөвөрлөгөө хийж байгаа хүмүүс. Энэ бүх хил ажлын эцсийн зорилго нь юу юм бол? Энэ ганц зорилго үү? Иймээс та нар яв бүх үндэстнийг дагалдуул. Тэгэд юу гэсэн бол? Эцэг хүү ариун сүнсний нэрээр тэдэнд баптизм хүртээж та нар тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд заа. Энийг зөвхөн сайн мэдээ тараагч нарт хэлсэн тийм үг юм болов? Энэ нь авралыг авсан бүх хүнд бидэнд даалгасан эзний тушаал ах. Элж Паулч дээр юу гэсэн бол? Би Бурхны өмнө мөн үзэгдэлт ба хаанчлалда амьд ба үхэгсдийг шүүгч Христ Есүсийн орчхууд чамд чухалчлан захи. Монгол Библиэлд чухалчлан захи гэж хэлсэн байж. Үндсэн хэл дээр тушаай гэдэг үгээр хэлсэн байж. Хааны тушаал адил. Тэр нь юу юм бол? Үгийг тунхагл. Цагаа олсон ч олоогүй ч яг нэ бэлэн бай. Энэ үгийг тунхаглах, энэ сүнслэг дайныг хийх үүрэг нь хүнд өгөгдсөн юм бол авралыг авсан бид бүхэнд биш тэ өгөгдсөн зүйлээ гэдгийг мартаж болохгүй байна. Зуны нэгдсэн семинарт бид бүхэн оролцож байгаа бидний сэтгэл ямар байх ёстой юм бол? Яах чарахгүй тийм ээ? Болж байгаа учраас оролцоход оролцох биш. Энэ нь Бурхны ажил гэдгийг. Тэнгэр газрыг бүтээсэн тэр эзэн тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг гартаадгаж үе тэр Есүсийн бидэнд тушаасан тушаал гэдгийг бид бүхэн мартаж болохгүй байна. Эзний
тэр хайрсан тэр сүнснүүдийг бодрол сүнсэнд баригдан одоо ч амьдарч байгаа тэр өргөлтөө сүнснүүдийг бид өхөн аврахын тулд юу юм бол тэр газрыг эзлэхийн тулд явж байгаа эзний сайн цэргүүд гэдгийг мартаж болохгүй байна. За. Энэ 17-оос эхлээд харуулна. Мойсе тэдний Канаан нутгийг тандуулахаар илгээхдээ тэдэнд ингэж хэлсэн баг. Нэгдүгээрт нь Негев яваад уулархаг нутагт нь өгсөж оч. Тэгээд 18-аас ихсэн байгаас тэр нутаг нь ямар хуу болохыг тэнд амьдарч буй ард олон хүчтэй юу, дорой юу, цөөнөө эсвэл олон уу гэдгийг нь хараад ирэхтэн. Газар амьдарч буй газар нутаг нь ямар болохыг, сайн уу, муу юу, хотууд нь ямар болох, задгаа ухаарангууд уу эсвэл бэхлэлтүүд үү. За. Нарийн ажиглан судлаад ирээ гэж хэлсэн байгаа. За. Эндээс бид өхөн авах ёстой сургамж нь юу юм болоо? Бид өхөн энэ зуны нэгдсэн семинарт зүгээр нэг оролцож болохгүй байх. Энэ дайнд ялахын тулд гарцаагүй дайны төлөвлөгөө тактик гэдэг зүйл гарцаагүй хэрэгтэй биз? Өдөр дэлхийд аярын юу лээ? Дэлхийн хөл бөмбөгийн аварга гэдэг аваргын юу тэмцээн болж байгаа тийм биз? Үзэж байгаа юу? Христэд итгэж хүмүүс арайч үзэхгүй байх тийм үү? За, ганц багш ялахын тулд юу юм бол? Тэр багийн тактик гэдэг зүйлсүүд хэрэгтэй. Хичнээн мундаг тамирчид байсан ч байж тээ. Түүнийг удирдах байгаа энэ дасгалжуулагч нь нарийн төлөвлөгөө тэр тактикийг боловсруулахгүй бол яах вэ? Яаж чадахгүй ялагдаж болно гэдгийг байна шүү дээ. Энэ дэлхийн хөл бөмбөгийн авар гарч гисэндээ бид нэр сурж болох юм шүү. Тэгвэл бодож үзье да. Бид өхөн энэ сүнслэг дайнаар дамжуулан мөнхийн там руу явж байгаа тэр сүнсийг аврах энэ ажил. Энэ ажилд зүгээр нэг оролцож болох болов гэсэн үг байна. Өшөө илүү мэрэгэн ухаан, өшөө илүү нарийн төлөвлөгөө, өшөө илүү их зүрх сэтгэл, хичээл, зүтгэл гэдэг зүйл юу юм бол? Гарцаагүй хэрэгтэй гэдгийг харуулж өгж байгаа. Мойсе хэлсэн мэт тэр газар нь бэхлэлтүүд задгаа ухаарна. Тийм үү? Газар нь ямар юм бол? Энэ бүхнийг нарийн ажиглан та нар юм бол судал гэж хэлсэн байгаа. Энэ бэлтгэлийг бид бүхэн хийх ёстой байна. За. Тариачин хүн газарт тариа тарихын тулд юу хийдэг бол? Тариан талбайгаа бэлддэг. Газрыг нь судалдаг. Энэ газар тариалан эрхэлж байгаа энэ улс орнуудыг харуулна шүү дээ. Зүгээр нэг тарьдгүй байна гэдгийг би анзаарсан. Газрыг нь нарийн судалдаг юм байна. Хэдэн метрт нь ямар хөрс байгаа? Доор нь шохоо хэр зэрэг байна? Хэдэн метрт нь ямар өвс урамд урах вэ? Зүгээр нэг хаамаагүй газар тиймээс уулын бил даваачаад хэдэн мод тарж яада ус өгөөд урах байлгүй гэдэг залбираа хүлээж яадаг тийм зүйл биш үү? Маш нарийн төлөвлөгөө. Энэ судалгаа гарцаагүй хэрэгтэй байдаг юм. Тийм ч учраас тэр ажил нь үр бүтээлтэй олон үржимсийг хурааж авч байгаа. Өшөө илүү сайн сортын үржимс, өшөө илүү сайн тэр ургацыг хурааж авч байгаа тэр нууц нь юу юм бол? Газраа нарийн судалдаг юм байна. Үүнтэй адилхан баг. Мойсе энэ туршуулууд хэлсэн мэт тэр газар нь үржил шимтэй юу? Үржил шимтэй юу гэдэг нь хад чулуу ихтэй юм болов? Зэрлэгтэй баригдсан газар юм уу? Ямар газар юм бол? Тэр газарт үржимсийг ургуулахын тулд юу хэрэгтэй юм бол? Энэ бүхнийг нарийн судлаа гэж хэлсэн мэт бид өхөнч тэр ялгаагүй байна. Тариачин газартаа үржимсийг ургуулахын тулд газраа хагалж, зэрлэгийг нь зулгааж, чулууг нь авч хайдаг шиг. Бид өхөнч тэр юу юм бол? Зуны нэгдсэн семинарт нэг тоо тавиад тэр тоогоо дүүргий гэдэг энэ зөвхөн бодолд харигдаж болохгүй байна. Үүнийг бодитоор хэрэгжүүлэхийн тулд яах ёстой юм бол? Дахин очиж уулзах. Тэр зүрх сэтгэлийг нь хаглах ёстой биз? Сэтгэлд нь ямар буруу ойлголт байна? Ямар хатуу сэтгэл байна? Юу нь болохгүй байгаа юм бол? Үүнийг нэгэнгүй мэдингээ урдаас тэр зүрх сэтгэлийг нь бэлдэн. Буруу ойлголтууд байгаа бол түүнийг нь засаж залруулан. Үүнийг бид өхөн энэ талбайг нь бэлдэх гэж яриад байгаа биз тийм биз? Энийг бид өхөн гарцаагүй хийх ёстой гэсэн үг байна. Тэр бэлтгэлийг хийсний дараа яадаг юм бол тариачин үрээ хайр наригуугаар цацдаг үстэй. Тийм ч учраас юу юм бол? Салхины айсыг харагч тариалж үлж чадна.
үйл харуулдагч нэг нь хурааж үл чадна гэж хэлсэн тэр үг шиг байна шүү дээ. Эхлээд зоригтойгоор энэ үрээ цацхын тулд байна шүү дээ. Тэр талбайгаа бэлдэнгээ түүний дараа зоригтойгоор яах ёстой юм бол энэ үрээ цацах ёстой гэдгийг Бурхан бидэнд хэлж өгж байгаа. За, ямар ч бэлтгэл үгүй очвол үрд үнэнчдэр ямар ч өр өгөөжгүй тийм бидний зуны семинар болох болно гэж бодож байна. Хаяа ингэж ярьдаг хүмүүс мэдээж тэр ч гэсэндээ итгэл гэж хэлж болох тийм үү? Яадаг ч гэсэн тэнд аваачаа тавьчулна Бурхан учрыг нь олно. Гэтэ нэг талаас аваад үзүүлнэ тэр ч гэсэндээ зөв боловч. Гэхдээ ямар ч талбайг нь бэлгэлгүйгээр авчруул яах вэ? Бид хүн мэднэ үү? Хурж ирээд уурлаад, уцаарлаад буцаад явдаг хүмүүс ч би. Яах ёстой юм бол? Бидний энэ хийх ёстой хамгийн чухал ажил юу юм бол? Энэ талбайг нь бэлдэх байх. Нэг пастортайгаа нөхөрс. Монголд яагаад энэ семинарыг хийж яхад олон хүмүүс үлдэхгүй байгаа юм болоо? Монголд хамгийн удсан пастор манах харах нэ. Дэндүү амархан авчираад байна гэж хэлж байсан. Энэ үг нь талбайг нь бэлдэхгүй байна гэсэн утга байж. Миний өвч дээр тэр үгтэй санал нийлж байна. Хэцүү байх тусам яах вэ? Бүр илүү хөдөлмөр хэрэгтэй болно. Зүгээр зуны семинарт очие. Тэнд гоё амралтын газар байгаа. Амралтын газар хоол идэнгээ хэд хоног тийм үү? Юу ч хийхгүй зүгээр сайхан семинар сонсож байгаад хүрээд ирэхэд болно. Тэр хүн яах гэж ирэх бол амралтын газар амрах гэж ир. Тийм хүмүүс ямар хөө байдалтай байна? Амрах гэж ирсэн учраас үг сонсгоор дуртаад өргөө очино, сонсож өгнө. Эргэн тойрон харж байгаа да, гарч нэг тамхилчээд орж унтж байгаа да. Зөвлөгөө ихлээр яг за юугүй амарч хагаад ямар хэцүү юм. Ийм зүйлийг харуулна бид хүн эндээс сургамж авах ёстой. Болохгүй юм байна. Тийм үү? Тариачин хүн үр жимсээ хураахын тулд гарцаагүй өмнөх бэлтгэл төлөвлөгөө тэр талбайгаа бэлдэж байж яах вэ? Тэр үр жимсийг хурааж авна үстэй. Зэрлэг байгаа бол зэрлэгийг нь сугалж авах ёстой биз? Хатуу чулуу байгаа тэр чулуунуудыг нь авч явах ёстой биз? Үржин шимгүү газар бол тэр газарт нь бордоо өөр юу хэрэгтэй вэ? Тийм зүйлсүүдийг нэмжээж тэгэж байж тэндээс үр жимс гэдэг зүйлийг хурааж авах боломжтой болно үстэй. Үүнтэй адил баг. Зүгээр нэг очих гэж. За 13 дээр хэлсэн байгаа юм. Тэдний амьдрч буй нутг нь ямар болох? Энэ нь сайн уу эсвэл муу юу? Нэгдүгээрт нь тэр сүнснийх нь нөхцөл байдлыг зүрх сэтгэлд нь ямар хэцүү зүйл байгаа юм бол? Тийм үү? Бурхны талаар, үгийн талаар буруу ойлголтууд байна уу? Ийм зүйлсүүдийг нэгэнгүй юм бол бид бүхэн багаар таньж мэдхийг эрмэлзэх ёстой. Мэдээд түүнийхэн төлөө залбирах ёстой биз? Миний өвчтөрийн зөвлөгөө өгөнгөө. Энэ сайн мэдээ тарааж байгаа хүмүүсийнх нь сайн мэдээ тараасан хүмүүс нь үлдэж байгаа хүмүүс байгаад байдаг. Ямар хүмүүс бол? Ирэх үед байна шүү дээ. Тэр хүнийхээ талаар нэгэнгүй мэдж яадаг хүмүүс би. Пастор, намлагч энэ манай ийм баг. Сэтгэлд нь ийм асуудлууд байгаа. Өмнө ийм зүйл болж байсан байхгүй юу? Ийм учраас ийм үг хэлж өгвөл зүгээр. Энэ юу юм бол? Тэр хүнийхээ талаар урдаас залуурч байсан байгаа зү. Тэр хүний төлөө юу хэрэгтэй вэ гэдгийг, ямар зүрх сэтгэлээр үгийг сонсох ёстой вэ гэдгийг. Үнэнхээр чин сэтгэлээ зориулангаа энэ талбайг нь бэлдсэн тэр хүний онцлог тэндээс харагдаж байгаа. За. Түнгүүгээр зүгээр нэг цацаж болохгүй. За. Бэлтгэлийн сангахад өмч болио энэ утгач биш үү? Матай номын 13 дахь бүлэг дээр Марк ном дээр гардаг үр цацаж үзүүрлийг бид бүхэн мэднэ үстэй. Зам хаваар унсан тийм үр байсан биз? Чуулгарах газар унсан тийм үр байсан биз? Мөн зэрлэг тийм биз? Хогийн ургамлын дунд унсан тийм үрнүүд ч байсан. Тэрийг яах ёстой юм бол? Бид бүхэн урдаас мэдэн хаглах, бутлах тэр ажлуудыг тасралтгүй хийх ёстой. Бид бүхэн тэр ажлыг мартаж болохгүй гэсэн үг байна. Зуны семинарын зөвхөн сайн мэдээ тараах биш. Сайн мэдээний хажуугаар тасралтгүй олон ажлуудыг бид бүхэн хийх ёстой тийм ээ. Яг л тэр Нехемиягийн үед
Израилийн ард түмэн хэрмийг сэргэн босгохдоо юу хийж байсан бэ? Ачаа зогсчд нэг гараараа ачаагаа зөө нөгөө гартаа зэвсгээ барьж ажиллаа хийж байлаа гэж хэлсэн мэт. Үйлчлэн энэ залбирал гэдэг зүйлийг ч мартаж болохгүй байна. Энэ бүхий ажлын төлөө энэ бүх ажлыг хийж байгаа эцсийн зорилго нь юу юм бол? Нэгч болтгоо сүнсийг аварна гэдэг тэр зорилго. Тийм ээ? Үүнийг бид хүн мартаж болохгүй байна. За тэгж хэлэнгээ энэ дайнд ялалт байхын тулд Мосе хэлсэн мэт хамгийн чухал зүйл нь юу юм болоо? 20 дугаар ишлэлийн төгсгөлийн хэсгийг хамтдаа харъя да. Тэнд модотой юу эсвэл үгүй юу? Та нараа зоригтой байж уг нутгийн үр жимснээс авчир. Одоо ихний усан үзэн боловсрох үе юм гэлээ гэж хэлсэн баг. Энэ дайнд ялалт байгуулахын тулд хамгийн чухал хэрэгтэй зүйл нь юу юм болоо? Зоригтой байж гэж хэлсэн баг. За. Туршуулуудын хувьд энэ газар руу анх удаа явж байгаа ганц ч удаа очиж үзээгүй тэр ертөнцийн талаарх айдас гарцаагүй байсан баг. Мөн ямар нэгэн аюулд орох вэ гэдэг аюулд орохч боломжтой байсан учраас энэ ажлаа бачтай сайн хийж чадахын тулд юу юм бол энэ зориг гэдэг зүйл тэднэрт хэрэгтэй байсан мэс. За, тийм ч учраас юу юм бол та нараа зоригтой байж гэж хэлсэн байгаа зү. Бэд өхөнч тэр энэ сүнслэг дайнд энэ гимнүглэр дүрэн ертөнцид амьдарч байгаа хүмүүсийг аврахын тулд бидэнд мөн хэрэгтэй зүйл юм болоо. Энэ Христэд итгэж хүнд байх ёстой энэ зориг гэдэг зүйлээ гэж хэлж бол. За. Христэд итгэгч хүн энэ газар дээр эзний хүслийг биелүүлж эзний тэр агуу ажлыг биелүүлэхийн тулд бидэнд гарцаагүй хэрэгтэй зүйл нь юм болоо. Энэ зориг гэдэг зүйл гарцаагүй хэрэгтэй байна. Сүнсийг аврахын тулд ч энэ зориг гэдэг зүйл гарцаагүй байх ёстой гэж. За, Библиэс хэдэн ишлэлийг олж харъя да. Тооллого ном төр авчаад Йошуа номын 1 дугаар бүлгээс харъя. Алдартай ишлэл үз. Канаан нутгийг эзлэхээр орсон Йошуад ч эзний загсан үг нь энэ байсан биз. Йошуа 1-ийн 6 хамтдаа уншийа. Тууштай бөгөөд зоригтой бай. Өвгдээдст нөхөр миний андгaalсан газар нутгийг чи энэ ард түмэнд өвлүүлэн эзэмшүүлнэ. За. Йошуад чи зоригтой бай гэж хэлсэн байгаа. Тэгээ энэ дотроос бидний анзаарах үг нь юу юм бол? Миний андгaalсан газар нутгийг юу гэж андгаалсан юм бол? Өвгдээдст нь өгөхөр гэж хэлсэн байгаа. Нэгдүгээрт нь Бурхны амлалт байсан байгаа зү. Бэд өхний зоригч тэр зүгээр нэг бидний зан чанараас гардаг зүйл биш. Нэгдүгээрт нь энэ Бурхны амлалт байгаа гэдгийг мэдэнгээ яах ёстой юм бол энэ ажлыг зоригтойгоор хийхийг эзэн бэд өхнөөс хүсэж байгаа. Тэр эрдэдэр үед Илч Паулч тэр энэ сайн мэдээний төлөө ямар их зовлон амсаж хоригдож шоронд орж тэгж амьдарч байсан. Тэр үед чи эзэн юу гэсэн бол шөндөлөөр эзэн Паулын дэргэд зогсон. Зоригтой байх тун. Учир нь чи намайг Иерусалимд явж гэрчилсэний адил Ромд ч мөн гэрчлэх ёстой. Тийм ээ? Паулд ч эзэн тэр үгийг хэлсэн. Өнөөдөр чи эзэн бид бүхэнд хэлж байгаа биз? Яаж сайн мэдээ тараах вэ? Яаж энэ ажлын гард гарах вэ? Битгий аа гэж хэлж байгаа. Яагаад юм бол? Иохан 16-гийн 33 дугаар ишлэлийг олж харъя да. Иохан 16-гийн 33. хамтдаа уншия. Та нарыг миний дотор амар амгалан байг гэсэндэ би та нарт энэ зүйлсийг хэллээ. ертөнцид та нар зовлонтой гэвч зоригтой байх тун би ертөнцийг ялсан гэж айлдав. За тэгвэл эзэн ертөнцийг ялсан тийм үү? Эзэн ч хамттай байгаа. Гэхдээ надад энэ зориг гэдэг зүйл байгаа болов гэсэн үг байна. Одоо ч айц төрөөд яаж хардна гаранда, яаж сайн мэдээ таранда, яаж дагуулж яванда, яаж хилэндэ ийм бодож төрж болох юм. Гэхдээ энэ Христэд итгэгч хүний энэ зориг гэдэг зүйл нь яг хаанаас гарч ирдэг юм бол? Энэ нь зан чанар буюу
тэр хүний зүрх зоригтой зангаас болдог зүйл биш баг. Зориг гэдэг зүйл нь хаанаас гарч ирдэг юм болоо? Нэгдүгээрт нь авралыг авсан хүмүүсийн цэвэр ариун амьдралаас энэ эр зориг гэдэг зүйл гарч ирдэг баг. Зуны нэгдсэн семинарт бид бүхэн зоригтойгоор олцож олон хүмүүсийг эзэн рүү удирдахын тулд бидэнд байх ёстой маш чухал зүйл байгаа. Тэр нь юу юм болоо? Гим нүглээс тусгаарлагдсан. Эзний өмнө цэвэр ариун амьдарч байгаа энэ амьдрал. Үнгүүгээр штэ. Христэд итгэж хүнд штэ. Энэ зориг гэдэг зүйл би болдго юм биш. Аянда зоригтой учраас, зүрхтэй учраас би болдог зүйл биш баг. За. Бид бүхэн энэ сайн мэдээг тараан, зоригтойгоор сайн мэдээг тараангаа явахын тулд юу хэрэгтэй болоо? Энэ зориг гэдэг зүйл хэрэгтэй гэж хэлсэн байгаа. За Библиэс ганц хоёр ишлэлийг олж харъя да. Нэгдүгээрт нь Сургаалт өгс номын 28 дугаар бүлгийг олж харъя да. Сургаалт өгс 28. Хорин 1-р ишлэл. 28-ийн 1-ийг эхлээд хамтдаа уншъя. Мөшгөөгүй байхад ч буруут нь зүхтдаг бол зөвхт нь арслан мэт зоригтой. Гэмтхэн юу гэдэг вэ? Гэлвэлзэн гэж ярьдаг тийм ээ. Авралыг авсан хүний энэ зориг зүрх эзний сайн мэдлээд зоригтойгоор энэ сайн мэдээг тараан ажиглаж ядах тэр хүч нь хаанаас гардаг юм болоо? Зөвхт хүний тэр амьдралаар гим нүглээс тусгаарлагдсан амьдарч байгаа тэр дүр төрх нь юу юм бол? Бид бүхэнд энэ эзний ажлыг зоригтойгоор хийж чадах тэр хүчийг өгдөг баг. Тэр эрт дээр үед хамгийн анхны аллагын гим нүгэл гарсан. Хаана гарлаа? Эхлэл номын 4-р бүлэг дээр гардаг үз. Каин нь өөрийн дүү Абелийг цогж алсан баг. За, харъя та. Тэн дээр юм гардаг үз. Хэрв чи сайныг үйлдвэл тэргүүнээ өргөх биш үү? Тийм ээ. Бурхан яагаад Каин тэгж хэлсэн юм бол? Эцэст нь энэ Христэд итгэгч хүний эдгэлийн амьдралаар хүчтэй амьдарч энэ ертөнцийн ч зоригтойгоор эзнийг тунхаглан амьдарч чадах тэр хүч нь хаанаас гардаг юм болоо? Онцгой техник таагдаг биш ойлгож байна уу? Бид хүн эзний өмнө цэвэр ариун амьдрах үед биш үү? Эзний өмнө зөвхтөр амьдрах үед яах вэ? Бид хүн энэ сайн мэдээг зоригтойгоор тарааж чадна, зоригтойгоор хэлж чадах бол. 1-р Иохан номын 3-р бүлэг дээрээс харуул. Хайсны хэрэггүй би оллоод уншиж өгье доо. 1-р Иохан 3-ийн 21 дээр энэ үг гардаг үстэй. 3-ийн 20-с 21-ийг би уншиж өгье. Зүрх маань биднийг яллах ямар ч зүйлд тэгэх болно. Учир нь Бурхан бидний зүрхнээс авгаа бөгөөд бүхнийг мэддэг. 21-ийг хамтдаа уншия. Хайртууд маань зүрхэн маань биднийг яллахгүй бол бид Бурханы өмнө зоригтой байж 22 дээрч тэр гуйсан болгоно түүнээс хүлээн авна. Зүрхэн маань биднийг яллахгүй бол гэж хэлсэн байгаа. Бид өхөн энэ зуны семинарт ялалт байгуулахын тулд бидэнд юу хэрэгтэй юм болоо? Эзний өмнө өөрсдөө яллах зүйлгөө цэвэр ариун тийм амьдралаар амьдраасаа гэж хүсэж байна. Магадгүй одоо ч хайж чадахгүй гимнүгэл байгаа бол эзний өмнө зоригтойгоор хаяа. Гимшээ. Тэгээд яг хэвээр эзний өмнө нүур бардам. Хэрв чи сайныг үйлдвэл чи тэргүүнээ өргөх болно гэсэн тэр үг шиг тийм биз? Эзний өмнө ичих зүйлгүй амьдраад үзээр. Эзний ажлыг нэн тэргүүнд тавинга. Зохисгүй гим чанар, гим нүглүүдээ багвагаар биш зоригтойгоор хаяад. Багвагаар гэсэн чи за тамхиас гэсэндээ багвагаар өдөрт нэг 3 татдаг байсан нэг татаа тэгж болохгүй шүү. Зоригтойгоор хаях хэрэгтэй. Тэгж яа яа тийм бол би яаж өөрчлөгдсөн вэ? Эзний нэг үслийг аваад хэрхэн өөрчлөгснөд тэдэндээ зоригтойгоор харуулan тэгж амьдрах үед яадгүй. Итгэмждэг гэрчин үг нь хүчтэй байдаг гэж хэлсэн биз дээ, тийм биз? Тэгж хэлж чадах энэ зориг гэдэг зүйл бидэнд бий болно биз дээ. Тэгвэл урдийн адил гим нүглээж хайж чадахгүй ийм байдалтайгаар очиод хэлээд үзээрэй. Юу гэж хэлэх бол? Зуны семинар гэл нэг та нар нэг дандаа л ийм юм хийж яах юм? Гэхдээ чи өөрийгөө хардаа.
Ядаж чи өөрөө нэг хүн шиг болчиход байж тээ. Хүмүүст хэл. Гаднаа хэлэхгүй ч дотроо тэгж хэлэхгүй болов. Гарцаагүй тэгж хэлэх бол. За. Мөн авралыг авсан хүнд энэ зориг гэдэг зүйл яаж бий болт юм болоо? Хоёрдугаарт нь эзэнд найдах баг. Бид хүн энэ дайныг өөрсдийн хүчээр хийж байгаа хүмүүс биш үү? Чухал нь юм бол эзэн бидэнтэй хамт байгаа гэдгийг. Үеийн төгсгөл хүртэл би та нарт хамт байна. Энэ эзний амлалт үстэй. Йошуад хэлсэн амлалт дээр өгсмөл би миний өгсөн тэр газар руу та нар би чамд өгөх болно. Ингэж хэлсэн байгаа үстэй. Авралыг авсан хүний тэр итгэл нь энэ зориг гэдэг зүйл нь шүү дээ. Эзэнд найдах үед яадаг юм бол энэ эзэн надтай хамттай байгаа гэдгийг мэдэх үед яадаг юм болоо. Энэ зориг гэдэг зүйл мөн бий болдог баг. За. Энэ дайныг бид өхөн эзний тушаалаар эзэнтэй хамт хийж байгаа гэдгийг хязгаарч мартаж болохгүй баг. Еврей номын 13 дугаар бүлгийг харъя. Еврей 13. Еврей 13-ийн 6 дугаар ишлэлийг харъя. Еврей 13-ийн 6 хамтдаа уншия. Тиймд бид зоригтойгоор эзэн миний туслагч би айхгүй. Хүн надад юу хийж чадах вэ гэдэг. Тиймд бид зоригтойгоор хэлж байгаа шалтгаан юм л эзэн миний туслагч буюу эзэн надад тусална гэдэг энэ итгэл байсан учраас тийм байгаа зү. Анхны чуулганы үед энэ сайн мэдээний төлөө ахан дүүс элчнэр ямар их зовлон амсан амьдэрсэн бол. Гэхдээ тэд нэр юунд найдан энэ сайн мэдээг зоригтойгоор таран алуулахаас ч үл айн тэгж амьдэрчээсэн юм бол. Үлс номын 14 дугаар бүлэг дээрээс харуулна. Энэ үг гарч байгаа биз? Үлс 14-ийн 3-ыг харъя. Үлс 14-ийн 3. За, Паул Барнаб хоёр Икониумд энэ сайн мэдээ тарааж байгаа дүр төрх гарч байгаа биз? Арundurын 2-оос 3 дугаар ишлэлийг хамтдаа уншъя. Харин үлийтгэгч юудэчүүд харийнхны бодол санааг уймуулж тэднийг ах дүүсийн эсрэг турхирч байлаа. Тиймээс тэд эзэнд найдан зоригтой ярьж тэнд нилээд хугацаагаар байжээ. Эзэн тэдний гараар дамжуулан гайхамшиг тэмдгүүдийг сойрхож түүний нэгүслийн үгийг гэрчилж байлаа гэж хэлсэн байгаа. Паулч тэр Барнабч тэр эзэнд найдан энэ үгийг зоригтойгоор тунхаглав. Амнаас нь дэнчин дээр байсан тэр үдий жаас юм бол энэ сайн мэдээний төлөө өөрсдөө бүрэн зориулж чадсан баг. Мөн тэдний ингэж чадсан тэр шалтгаанууд нь олон зүйл байгаа боловч авралыг авсан хүнд энэ зориг гэдэг зүйл хаанаас бий болт юм бол мөн залбирлаар дамжуулан бид өхөн яах вэ? Эзний өмнө энэ зоригийг олж аванга энэ ажлыг хийх ёстой байна. Үлс номын 4 дугаар бүлгийг харъя. За. Үлс номын 4 дугаар бүлэг дээрээс харуулна. Энэ Петр болон Иохан нарын сайн мэдээ тарааж байгаа энэ дүр төрх тасралтгүй гарч байгаа гэж. За. 4-ийн 13 дээрээс харуулна. Ийм үг гарч байгаа биз? Эрдэм номгүй эгэл хүн атлаа Петр Иохан хоёрын зоригтой байгааг тэд хараад гайхацхан Иесустэй хамт байсныг нь мэдв гэж хэлсэн байгаа. Эрдэм номгүй боловч эдгээр зоригтойгоор ярьж чадсан тэр шалтгаан юу юм бол? Нэгдүгээрт нь эзэнд залбирч байсан байна. Мөн өөрсдийнх нь ярьж байгаа зүйлсүүд нь ямар бацтай вэ гэдгийг мэдэж байсан учраас яасан юм бол тэд нэр ийм зоригтойгоор хэлж ярьж байсан мэт 14-ийн 20 дээрээс харах юм бол ийм үг гарч байгаа юм. Учир нь бид үдсэн сонсноо яриха зогсоож чадахгүй гэж. Үнэхээр тийм үстэй. Бидний энэ сайн мэдээ тарааж байгаа энэ сайн мэдээ хүн дэлхээс ичмээр тийм зүйл үү? Айх ёстой тийм зүйл юм болов? Үгүй. Зоригтойгоор хэлэх хэрэгтэй. Тэд амнасанд нь аюул тулгарсан тэр үед ч яасан юм бол
Энэ зоригтойгоор хэлэн гээ эзний өмнө ингэж хэлж чадчихсан баг. Тэр нууцны юм бол онцгой юм биш. Эзний өмнө тэд юу харснаа, юу сонссноо. Тэдний итгэсэн зүйл нь юу гэдгийг бацтаа мэдээд тэгээд яасан юм бол 4-ийн 29-оос 31 дугаар ишлэлийг хүртэл хамтдаа уншийе. Одоо эзэн минь тэдний занал хийллийг хараач. Таны үгийг ярих зоригийг боолуудаа сойрхооч. Таны ариун зарц Есүсийн нэрээр эдгэх гайхамшиг тэмдгүүдийг үйлдүүлэхийн тулд та мутраа сунгаач гэв. Ийхүү залбирч байтал тэдний цугласан газар нь дөргөв. Тэд бүгд ариун сүнсээр дүүрж Бурханы үгийг зоригтойгоор ярьцгаа гэж хэлсэн байгаа юм. Бэд өхөнчтөр яах ёстой юм бол? Энэ зуны семинарынхаа төлөө нэгдмэл сэтгэлээр залбирах ёстой. Аль хэдийн залбирч байгаа олон сүнснүүд байгаа үсттэй. Нэгдмэлээр хамтдаа энэ зуны семинарынхаа төлөө сайн мэдээ тараасан тэр сүнснүүдийнхаа нэрийг бичээд тийм ээ. Энэ ажилд би яаж оролцох? Энэ хүнд ямар зүйл асуудалтай байна. Тэр зүрх сэтгэлийг нь зөв болгож өгөөч. Зоригтойгоор энэ үгийг тунхаглаж чадхаар хамтдаа нэг сэтгэлээр залбирч өгөх хэрэгтэй биз дээ. Тийм ээ. Үгийг тарааж байгаа пастор номлогч нар зөвлөгөө өгж байгаа тэр хүмүүст маань чи эзэн та энэ үгийг зоригтойгоор тарааж чадхаар хүчийг өгөөч. Энэ залбирал нь бидэнд гарцаагүй хэрэгтэй тийм зүйл. Тэд зоригтойгоор залбирх үед эзэн тэдэнд тэр хүчийг өгж байсан биз. Эфес номын 6 дугаар бүлэг дээрээс харуулна. Элч Паул энэ залбирлын гуйлд гарч байгаа биз дээ. Эфес 6-гийн 19 дээр 19-оос 20 дугаар ишлэлийг харъя да. За. Эфес 6-гийн 19-оос 20 дугаар ишлэл. Самцтай уншия. Мөн сайн мэдээний нууцыг зоригтойгоор мэдүүлэхээр ам нангаахад өгөгдөхийн төлөө залбир. Би бол үүний төлөөх гинжлэгдсэн элчин сайжин ярих ёстойгоо зоригтой тунхаглахын төлөө мөн залбир гэж хэлсэн. За, Илж Паул хүртэл залбираа гэж гуйсан бол бид нар яах ёстой бол? Миний хувьд бүр илүү гуйх ёстой зүйл болоо гэж бодож байна тийм ээ. Үгийг заах, тунхаглаж байгаа тэр хүмүүсийн төлөө бид өхөн хамтдаа залбирч өгөөсэй гэж хүсэж байна. Тийм ээ. Үнэхээр гэхдээ ямар хүмүүс залбирдаг юм бол нарийн ажиглаад харуулна. Сайн мэдээ тараадаг хүмүүс. Тараагаад оролцох хүмүүс яадаг бол өөр байдаг. Хүн нь энд сууж байгаа. Бүр хүндлийн ингэ сууж байгаа хүмүүс харагддаг биз? Сонсож байгаа бол пастор энийг хэлээд өгөхгүй юм бах та. Энэ нотлогыг хэлээд өгөхгүй юм бах та. Тийм хүмүүс харж байсан уу? Тийм үнийг харуулж штэ. Энэ үг дамжуулж байгаа хүмүүс тэр хүч төрдөг баг. Чин сэтгэлээсээ залбирангаа тэр үг сонсож байгаа дүр төрх. Энэ үгийг сонсолгүй өнгөрөөчихвээ гэсэндээ үгийг сонсохын тулд массаж хийж өгөнгөө тэр үнд анхаарангаа тэгээ байж байгаа тэр хүмүүс. Хамтдаа бид өхөн ийм залбирангаа энэ семинарт оролцох хэрэгтэй баг. Тиймээс авралыг авсан хүнд энэ зориг гэдэг зүйл нь юу юм болоо? Гарцаагүй хэрэгтэй зүйл байгаа юм. Мөн энэ зориг гэдэг зүйл нь хаанаас гарч ирдэг юм болоо? Жинхэнэ итгэл нийцтэй яадгүй энэ зориг гэдэг зүйлийг байна штэ. Тэр хүнд бий болгодог баг. Эфес номын сая харсан учраас 3 дугаар бүлгийг харъя да. Авралыг авсан хүнд эцтэй энэ зориг гэдэг зүйл нь эндээс бий болдог байна. Эфес 3-ын 12 хамтдаа уншийе. Бид Христэд итгэх итгэлээрээ Бурханд зоригтой бөгөөд бат итгэлтэй очиодгоо гэж хэлсэн байгаа юм. За, Христэд итгэх итгэлээрээ гэж хэлсэн байгаа юм. За харъя да. Гэхдээ 12 туршуул явсан боловч 10 яасан бэлээ? Энэ 13 дугаар бүлэг дээрээс харуулна. 10 туршуул нь муу мэдээтэй ирдэг байж. Тэд нэр юу гэж хэлдэг бол? Уучлаарай. Энэ дарагдсан байна. Тэр нутгийн хүмүүс нь хүчрэх хүмүүс. Бэйнж асар том биетэй юм. Тийм үү? Бэлий тэдний нүдэнд тарцаа мэд харагдаж байна. Ингэж хэлдэг үү? За.
тэдний зүрх сэтгэлд ийм айдас гэдэг зүйл бий болонго үргэлж муу талыг нь харсан энэ зүйлийг хэлжсэн тэр шалтгаан юу юм болоо? Тэр шалтгаан нь тэд Бурханы амлалтаас илүүгээр юу юм бол нүдэнд харагдаж байгаа тэр нөхцөл байдал гэдэг зүйлийг харангаа шалтгаалсан тийм хүмүүс байсан баг. Бидний дунд ч гэсэндээ буруудах юм бол яах вэ? Итгэлгүйгээр тэгж ярьдаг, тэгж боддог хүмүүс гарч ирж болно. Гэхдээ тэр ганц хүний үг байна шүү дээ. Ямар хорон мөн нөлөөтэй үедийг ч бид хүн мартаж болохгүй. Энэ 10 туршуул юу гэж хэлсэн бол бид нар тэр газрыг барахгүй. Яагаад ч дийлэхгүй. Агуу хүчрхэг тийм хүмүүс байж байгаа. Энэ шиг зуны нэгдсэн семинарыг нөгөөлийг болдог үйл ажиллагаа. Тэглэгээ тэр хэмжээгээр нь үр дагавар ер нь яг олигтой байгаа юм. За нэг хүн ингэж яриад эхлүүл юу болох вэ? Муу бодол нь шүү дээ. Халдварладаг ойлгож байна. Бузар сүнс байгаа гэдгийг мартаж болохгүй шүү. Бузар сүнс яасан бол 10 туршуулын үгийг яалаа. Израилийн ард түмэн биш дээ. Итгэлээр ялна гэж хэлсэн Йошуа, Калеб хоёрын үгийг сонсоог. Хэний үгийг сонссон бол? Энэ 10 туршуулын үгийг сонссон байж. За, Эхлэл 13-ыг эхлэл гэн. Энэ дээд хөл 13 харъя та. 13 дээрээс харуулна. Туршуулуудын мэдээ нь ийм мэдээ байсан байгаа шүү дээ. Гучин нэг дээрээс эхлээд би харъя да. Тооллого 13-ийн 31 дээрээс харуулна. Ингэсэн байгаа. Харин түүнтэй хамт явж байсан хүмүүс тэд биднээс хитрхи хүчрхэгд бол бид тэр ард түмний өөдөөс өгсөж очиж чадахгүй гэсээр. Тэнхүү өөрсдийн тагнасан нутгийн талаар тэд Израилийн хөвгүүдэд базаахгүй мэдээ дэлгэрүүлж бидний тагнан туулсан тэр нутаг нь оршин суугчдаа цөлмөж иддэг нутаг бөгөөд тэнд бидний харсан бүх ард нь хэмжээгүй том хүмүүс юм аа. 33-ын төгсгөл дээр өгсөн бол бид өөрсдийнхөө нүдэнд царцаа мэт болсон бөгөөд тэдний нүдэнд чи тийм байлаа. За. Энэ 10 туршаалын хэлсэн үгийг харуулна. Тэд нэг дугаарт нь Бурханы үгийг үл тоосон хүмүүс байсан байж. Бурханы ажлыг хөнгөнд бодож Бурхан тэдэнтэй хамтдаа байгаа гэдгийг яасан юм бол умарцсан ийм хүмүүс байсан байгаа ч гэдэг. Асуудал нь юу юм бол? Үүнийг сонссон Израилийн ард түмэн яасан бол 14-р бүлэг дээр энэ үйл явдал гарч байгаас 14-ийн 1 дээр даяар хотол түмэн дууга өндөрсгөн хашгирч тэр шин ард олон уйлал дав. Юу гэж үйлсэн бол бид Египт нутагт үхцгээсэн ч болоосоо бид энэ цөлд үхцгээсэн ч болоосоо эзэн юунд биднийг энэ нутагт авчирч байна вэ? Энэ ямар итгэлгүй тийм үг бол. Тэд Йошуа, Калеб хоёрын үгийг биш. Хэний үгийг сонссон бэ? Энэ 10 туршуулын үгийг сонсон эцтэй энэ ийм үр дүнд хүрсэн байгаа эцтэй. Зарыг та 10 туршуулын хамгийн үндсэн тэр чухал асуудал нь юу байсан юм бол? Тэдний зүрх сэтгэлд Бурханы амлалтанд итгэх тэр итгэл гэдэг зүйл байгаагүй байх. Тийм учраас тэд итгэлийн нүдээр биш, хүний нүдээр, махбодийн нүдээр бүх зүйлийг харж байсан мэт бид хүнч тэр ийм хүмүүс болж болохгүй байх. Махбодийн нүдээр зуны семинарыг бодоод үзье. Өөрөө мөнгө төлөөд, өөрөө нойлоо цэвэрлээд, өөрөө хоолоо хийгээд, өөрөө харуулаа хийгээд, өөрөө нойроо хугаслаад. Хороо дээр ийм юм дуртай хүн юу аах вэ тийм ээ? Махбодийн нүдээр харуулна штэ. Хичнээн бол хичнээн очихгүй байх, явахгүй байх, сайн мэдээ тараахгүй байх шалтгауудыг олж болох байх. Ангалжтай олон шалтгаан бий биз? Ихтэй бид хүн махбодийн нүдээр хардаг хүмүүс биш үстэ тийм ээ? Одоо ч бид юу юм бол итгэлээр харж, итгэлээр бүр илүү том зүйлийг харангаа энэ бүхнийг хийж байгаа тийм хүмүүс гэдгийг мартаж болохгүй байна. За харин 13-ийн 25 дээр ингэсэн байгаас тэд уг нутгийг тандаад 40 хоногийн эцэст буцжээ. За
Арун туршуулна зохисгүй мэдээг ярангаа итгэлгүйгээр ард түмний зүрх сэтгэлийг бүр илүү мохоосон байгаа. Харин 30-ыг харъя да. 15-30 дээр. Гэтэл Калеб ард олныг Мойсегийн өмнө намжаагаад бид гарцаагүй дийлж чадах учраас өгсөж очоод эзэлж авцгаая. За. Калеб бид гарцаагүй ялах болно гэж хэлсэн. За тэгвэл нь Йошуа Калеб хоёрын энданд ялах болно гэж хэлсэн тэр шалтгаан юу байсан юм бэ? 14-р бүлгийн 9-р ишлэлийг харъя да. 14-ийн 9 дээр хамтдаа уншийе. Зөвхөн эзний эсрэг л бүү тэрсэл тэр нутгийн ард олноос бүү тэд бидний хоол болно, хамгаалалт нь тэднээс зайлуулагдсан бөгөөд эзэн бидэнтэй хамт байна. Тэднээс бүү айхтун гэлээ. Йошуа Калеб түүнийг мэдчихсэн. Эхний болсон ч юу юм бол зөвхөн эзний эсрэг л бүү тэрсэл. Эзний өмнө цэвэр амьдр. Эзний өмнө гимнүглээ хай. Тэгээд юу юм бол энэ данд оролц. Тэгвэл яах вэ? Тэд бидний хоол болох бол. Яагаад вэ? Энэ дээр хариулт нь байгаа юм. Эзэн бидэнтэй хамт байна. Тэд Иммануэль бурханд итгэж байсан учраас яасан юм бол энэ үгийг хэлж чадсан байгаа юм. Эзэн Израилийн ард түмэнтэй хамтдаа байсан яасан юм бол энэ 10 туршуул нь марцсан баг. Харин Йошуа Калеб яасан бол эзэн өдийг хүртлэх энэ 40 жилийн турш эзэн тэдэнтэй хамтдаа байсныг Египтээс гарсан гарах өдрийг хүртэл тэр 40 жилийн турш эзэн тэднийг яаж удирдах байсныг тэд нар мэдэж байсан биз дээ. Тийм байгаа юм. Гэтэл номын 13 дугаар бүлгийг харъя да. Гэтэл 13 Гэтэл 13-ийн 21-ээс 22 дугаар ишлэл. Хамтдаа уншийе. Эзэн тэдний замыг заахаар өдөр нь үүлэн багнаар байж, тэднийг гэрэлтүүлэхээр шөнө нь галан багнаар байж, тэднийг өдөрч шөнөч явж болохоор тэдний өмнө явж байлаа. Өдөр нь үүлэн баган шөнө нь галан багна ард түмний өмнөөс холдсонгүй. Израилийн ард түмэн энэ гайхамшиг харсан болов тэд нар бүгдээрээ харсан тийм үү? Гэтэл яасан бол ийм хурдан буцаж эргэж байгаа гэж. Тэгээ энэ түүх цөлд байж тээ. Тасралтгүй энэ түүх үргэлжилж байгаа. Египтээс гарах үед тийм үү? Сүүлийн үед надад бодогдож байгаа сүүлийн Мойсегийн энэ дөлгөөн цаг. Египтээс гарсан тэр өдөр яалаа. Мойсе эзнийг магтан дуулан Мирианы дууч гараад бом баяр хөөртэй гарч ирдгээс 3 өдөр яваад яалаа. Өлсөд сангасан Израилийн ард түмэн бурханд тэгж их гомдсон байж. Бидний энд харангалаж авчрах алах гэж энд авчирсан юм уу? Египтэд үхэж талд орсон болон сая ч гэсэндээ тэгж хэлж байгаа юм. За. Бид хүн үргэлж эзэн бидэнтэй өдийг хүртэл хамтдаа байсан гэдгийг мартаж болохгүй ойлгож байна уу? Өдөр нь хүлэн багна. Шөнө нь галан багнаар хамтдаа байсан тэр эзэн одоо ч тэдэнтэй хамтдаа байгаа гэдгийг Йошуа Калеб хоёр мэдэж байсан биз дээ. Тийм ч учраас итгэлтэйгээр юм бол бид зөвхөн хийхэд бол ялалт нь эзнийх. Тэд бидний хоол. Зөвхөн эзний эсрэг л бүү тэрсэл. Эзэн бидэнтэй хамтдаа байх бол. Йошуа Калеб хоёрын ингэж хэлсэн тэр шалтгаан нь тэнд байгаа. Мөн 8 дээр нэгсэн байгаа. Хэрвээ эзэн биднийг таалвал тэр биднийг тэр нутагт аваачиж тэр хүү сүү болоор бэлгсэн нутгийг бидэнд өгөх болно. Йошуа Калеб хоёр нь тэдний дотор Бурхны тэр амлалтанд итгэсэн тэр итгэл гарцаагүй байсан байж. Израилийн ард түмнийг Бурхан Египтээс гаргаж ирсэн зорилго нь юу юм бол? Эцэстээ энэ газрыг өгөхийн тулд эзэн тэднийг тэндээс дуудан гаргаж ирсэн биз? Гэтэл номын 6 дугаар бүлэг дээр аль хэдийн эзэн амлалтсан байсан биз дээ.
Гэтэл 6-гийн 8 дээр би Авраам, Исаак, Яаков өгөхөөр тангаргасан тэр газарт та нарыг аваачиж түүнийг та нарт өв болгон өгнө. Би эзэн гэж айлдав. Леви номын 25 дугаар бүлэг дээр ч юу юм бол эзэн тэднийг анханаас нь юу юм бол энэ Египт газрыг өгөхийн тулд би та нарыг энэ газраас гаргасан гэж хэлсэн байсан. Бид өхөнч тэр энэ амлалтанд итгэдэг тийм хүмүүс биз дээ. Яг одоо тэдний өмнө Бурхны тэр амлалт нүднийхөө өмнө бэлэн болсон байж. Очоод зөвхөн эзлэхэд бол. Энэ бидний хийх ёстой ажил баг. Түүний дараа Йошуад эзэн амласан биз. Ингэж хэлснийхаа дараа Йошуа номын 1-р бүлэг дээрээс харуул Йошуа 1 биш. Йошуа 14-р бүлгийг харъя да. Йошуа 14. Йошуа 14-ийн 9-ийг хамтдаа уншийе. Иймд Мойсе тэр өдөр тангараглан хэлэхдээ хөл тавин алгасан тэр газар нутагч нь чамд болон үр хөөхтүүд чинь үрд мөнхөд өв болог. Учир нь чи миний бурхан эзнийг байгаа бүхнээрээ дагсан билээ гэсэн юм аа. Мойсе тангараглан амласан тэр газар юу юм бол хөл тавин алгасан тэр газар нутагч нь чамд болон үр хөөхтүүд чинь үрд мөнхөд өв болог. Тиймээс Йошуа яах вэ? Хөл тавин алгасан тэр газар болгоны яасан юм бол Израилийнх болно гэсэн үгийн дагуу алгасан баг. Хэрвээ Йошуа Монгол үртэл алгасан бол яах байсан бол? Магадгүй Монгол Израилийн газар болох байсан баг тийм ээ. За эндээс ч гэсэндээ бид өх авах сургамж байгаа биз дээ. Бид өхөн энэ амлалтанд итгэхэнгээ одоо энэ бурхны хаанчлал энэ газар нутгийг эзлэхийн тулд энэ сүнслэг дайныг хийж байгаа хүмүүс баг. Бид өхөн тэр амлалтанд итгэхэнгээ өшөө илүү жоохон хөдөлмөрлөв. Өшөө олон хүмүүсийг аварч чадна. Өшөө илүү хичээвэл. Өшөө илүү бид өхөн урагшаа давшуул яах юм бол тэр хэмжээгээр эзэн юу юм бол бидний дотор ажиллаа хийж чадах бол. Магадгүй бид өхний хязгаар бид өхний тэр итгэлийн хэмжээ эзний тэр ажлыг өштэй хязгаарлалч бол. Үнэхээр тийм биз? Тэр үед Авраам хэлдэг биз? Эзэн та энэ хотод 50 зөвхт хүн байвал энэ хотыг та өршөөх. Эзэн юу гэнэ? Энэ хотыг би сүрүүлэхгүй гэж хэлдэг биз? Мойсе тоогоо багсгадаг гэж. 45 гэдэг үл юу гэдэг вэ? Хамгийн сүүлд нь явсараа 10 байвал та яах вэ? Энэ хотыг өршөөх. Эзэн юу гэнэ? Зөвхт 10 хүнийг олвол би энэ хотыг өршөөнө гэж хэлсэн биз? Бид өхөн биш үү? Манай монголч болго. Энэ дэлхийд даяараа Христэд итгэгч хүмүүс, тийм ээ? Бид өхөн хэр зэрэг эдгэлээр алхна. Хэр зэрэг тэр газрыг гიშгэлнэ. Тэр бүх газрыг эзэн өгнө гэж амласанчлан. Бид өхний тэр хичээл зүтгэлээр дамжуулан биш үү? Бурхны хаанчлал нь хэр зэрэг өргөн уудан болох вэ гэдэг нь үндэ шийдэгний эдийг мартаж болохгүй. Манай Улаанбаатар төв жуулганы энэ жилийн зорилт 8000 байгаа тийм биш ээ. 800 байгаа тийм. Ихтэй 800 ч гэсэндээ нэг нөгөө их тав болоо. Улаанбаатарт амьдарч байгаа сая 500-600 мянган хүний ердөө 800. Тэрний тал нь итгэгчд. Тал нь аврагдаагүй сүнснүүд. Тийм учраас бид өхөн үүний төлөө бүр илүү хөдөлмөрлөх ёстой баг. Гიშгсэн хөл тавин алхсан тэр газар нутаг бүр чинь та нарт өв болон өгөгднө гэж хэлсэн биз дээ. Тийм ээ? За. Үнэхээр зүрх сэтгэлдээ шийдвэр гаргангаа хангалттай тооцоо гаргангаа хамтдаа оролцоосоо гэж хүсэж байна. Мөн түүний дараа 14 дэх бүлгээ дахиад харъя да. 14-ийн 7 дээр. За.
Йошуа болон Калеб ингэж хэлсэн тэр шалтгаан юу юм болоо? 14:7 дээр ингэж хэлсэн байна. Израилийн хөвгүүдийн хотол түмэнд бидний тантахаар туулан өнгөрсөн нутаг бол дэндүү сайхан нутаг билээ. Йошуа Калеб хоёр шүү дээ. Тэр нутгийн хүмүүсийн том жижиг хүчрэхгийг нь хараагүй баг. Эзний амлсан тэр газар нь ямар үцгэлэнтэй сайхан газар вэ гэдгийг түүнийг нь харсан байгаа шүү дээ. За, бид өхөнч тэр юуг харах ёстой юм бол? Тэр сайхныг нь олж харах ёстой баг. Ямар сайхныг нь юм бол? Энэ бидний хөдөлмөрөөр, бидний энэ золиослоор, энэ хичээл зүтгэлээрээ дамжуулан аврагдах тэр сүнс. Энэ биш үү? Хамгийн үцгэлэнтэй зүйл нь мөн биз? Түүнийг хардаг нүд байх ёстой. Эдгэлийн нүдээр түүнийг харахгүй бол биш үү? Бүх зүйл хэцүү. Бүглэрсэн нойлыг цэвэрлэх гоё болов. Муха. Би ч хийж үзсэн. Гэртээ бол учрыг олох байх тийм үү? Тэглээгээд би бөгсөн гэсэн утга биш шүү. За, ундж байгаа хүмүүс байгаа учраас та сэрэх гэж хэллээ. Тоглоом шүү. За, харъя та. Бидний тантахаар туулан өнгөрсөн нутаг бол дэндүү сайхан нутаг үлээ гэдэг шиг юу юм бол? Бид зөвхөн үйлчлэл гэдэг зүйлийг харуул яах вэ? Хэцүү баг. Ямар хүн хоол ингээ баярлах бол? Ямар хүн шалгуунга баярлах бол? Ямар хүн тэр нойлыг цэвэрлэнгээ баярлах болоо гэсэн баг. Гэхдээ бид өхөн түүнээс ч илүү томыг харангаа, бүр цаатахыг нь харангаа, тэр сайхныг нь олж харах ёстой. Тэр нь юу юм бол? Нэгдүгээрт нь эзний тэр золилтоор дамжуулан аврагдах тэр сүнснүүд ойлгож байна уу? Эдгэлийн амьдралаар амьдрах тусам биш үү? Бид өхөн энэ эдгэл нь ойрыг биш, холыг хардаг тийм зүйл ах. Тийм ч учраас эзэн нас их тусам ядгүй энэ жижиг зүйлүүдийг битээр бүр илүү холыг хараа гэдэг шүү дээ. Энэ ойрын харааг муутах тийм шиг. Амханда тэгж өөрийгөө жоохон тайтгаруулж. Шилгүү явахлаар одоо утас хүртлний нөгөө жоохон харагдахаа болох юм ихтэй энэ гайхдаг байсан бохын жоохон настай хүмүүс тийм ээ энэ утасных нь дэлгэцийг харахаар яаж ийн өсгнүүд нь баг ингээд дэлгэцнийхээ талаар ингээд дүр үсэг нь харагдаад байгаа. За одоохондоо арайш тийм хэмжээнд төрөөг байх шиг нэгтээ удахгүй тийм болох юм шиг байна. Тийм ч учраас бурхан энэ холыг хараа гэдэг шүү дээ. Энэ ойрын харааг муутах тийм болов уу гэж бодогдлоо. Итгэлч тэр тийм баг. Өмнө байгаа ажил 200 кг төмс арилга намроо. 200 кг гэдгийг сонсоход айц төрж байгаа юм. 300 кг мах хэрчин ихлээр яхаа зүрх өгч байгаа юм. Гэхдээ тэрийг харуулна шүү дээ. Бид өхөн шантрах бол тэрийг биш. Түүний цаана өгөгдөх тэр мөнхийн суу алдар. Түүнийг бид өхөн харангаа энэ бүхнийг хийх ёстой. Еврэ 11 дугаар бүлгийг харъя та. Еврэ 11. Эдгэлийн ахан дүүсч тэр ингэж амьдарч байсан биз? Еврэ 11-ийн 1 дээрээс 11-ийн 13 дээрээс харуулна. Тэд бүгд амлалтуудыг авалгүйгээр харин холоос тэдгээрийг харж батлан хэлж өөрсдийгөө дэлхийд гаднын хүн ба төр сууршигч гэдгийг хүлээн зөвшөөрж итгэл дотроо өөд болсон билээ. Энэ дээрээс юу гэсэн бэ? Харин холоос тэдгээрийг харж гэж хэлсэн байгаа юм. Бид өхөнч тэр холыг хардаг тийм итгэлийн хүмүүс болохыг хүсэж байгаа. Холыг хардаг. Хамгийн холыг харсан хэм бол бидний эзэн Иесус Христос хойш нэргүүлээд Еврэ 12 дугаар бүлгийг харъя. Еврэ 12. Еврэ 12-ийн 2 дугаар ишлэл. Хамтдаа уншия. Эдгэлийг эхлүүлэгч бөгөөд төгс болгогч Есүсөд харцгаая. Тэрээр өмнө нь тавигдсан баяр баясгалангийн төлөө гутамшиг эс томлон загалмайг тавьдсан бөгөөд Бурхны сэнтийн баруун гарт заларсан юм аа.
энэ итгэлийн тэмцээнд эцсээ хүртэл энэ танд ялахын тулд бидний харах ёстой тэр нэг нь хин юм бол бидний жанжин болох тэр эзэн. Энэ сүнслэг дайнд өөрөө эхлээд өөрийнхөө амийг хүртэл өгсөн тэр эзэн. Тэр эзнийг харангаа бид бүхнийг амьдраа гэж хэлж байгаа. Бидний эзэнч тэр 2000 жилийн өмнө бидний авралын төлөө бидний итгэлийг эхлүүлэхээр энэ газар дээр бидний төлөө өгж өгсөн баг. Гэхдээ тэр эзэн энэ бүх загалмайн зовлонг тэр гутамшгийг стонсорлон давж чадсан тэр нууц нь юу байсан юм бол тэрээр тавигдсан баяр баясгалангийн төлөө гэж хэлсэн байгаа юм. Бид бүхэнч тэр баяр баясгалан харангаа энэ дайнд оролцох ёстой. Эзний баяр баясгал нь юу байсан юм бол түүний тэр баяр баясгал нь нэгдүгээрт нь эзний тэр үхэл энэ залилтаар дамжуулан авралыг авах тэр хүмүүс үстэй тийм ээ. Ибрэ 12-оор түр авчаад байна шүү дээ. Энэ Исая 53 дугаар бүлгийг харъя да. Исая 53. Исая 53-ийн 10-аас 11 дугаар ишлэл. Хамтдаа уншия. Гэвч түүнийг няцалж зовоох нь эзний таалал байв. Амиа тэр ялын дахил болгоос үрээ тэрээр үзнэ. Өдрүүдээ уртсах нь эзний таалал гарт нь цэцэглэх болно. Зовлонгоосоо тэрээр гэрэл харна. Мэдлэгээрээ тэрээр хангалуун болно. Зөвхт нэгэн миний зарц олныг зөвтгөн хэлэнцийг нь үүрнэ гэж хэлсэн баг. Эзэн тэр зовлонгоосоо тэрээр гэрлийг харна гэж хэлсэн байгаа. Амиа тэр ялын дахил болгоос үрээ тэрээр үзнэ гэж хэлсэн биз. Тийм ч учраас Есүс юу гэнэ? Эмхтэй хүн тэр төрхийн зовлонг эдэлдэг. Гэвч төрсөн тэр үрээ хараад яадаг гинэ? Тэр төрхийн зовлонгоо мартадаг гэж хэлдэг үз. Бид хүнч тэр. Бидний тэр хөдөлмөр хөс түүгээр дамжуулан нэг сүнс аврагдах үед яах вэ? Бидний тэр бүхий л хөдөлмөр байна шүү дээ. Хариугаа эргүүлж авч байгаа шүү дээ. Миний хайртай хүмүүс энэ семинараар аврагдах үед хичнээн их зардал мөнгө хичнээн хөдөлмөр шингэсэн ч тэр хайртай ах маань, эгч маань, аав маань, ээж маань, анд нөхөд маань аврагдах үед яадаг вэ бид бүхэн? Тэр бүхий л зүйлийнхээ хариуг эргүүлж авч байгаа хэрэг үстэй тийм ээ. Үнэхээр тийм баг. Үүнийг нэгдүгээрт нь харах ёстой. Бидний эзэнч тэр түүний харангаа өмнө нь тавигдсан баяр баясгалан гэж хэлсэн мэт. Мөн эзний бас нэг баяр баясгалан юу байсан бол 12 дээр үгсэн бол загалмайг твцсэн бөгөөд бурхны сентим баруун гарт яасан гинэ заларсан юм аа. Бидний эзний тэр баяр хөөрнө штэ. Эцэст нь юу юм бол бурхны баруун гарт залрангаа мөнхийн мөнхөд авах тэр мөнхийн суу халдар байсан байж. За энэ удаагийн 101-р семинараарч тэр бид өхөн юу харангаа энэ ажлыг хийх ёстой юм бол эзэн тэр халдрыг харан амьдарч байсан ч бид өхөнч тэр юу юм бол энэ бүх хөдөлмөрөө эзэн дотор хоосон биш гэдгийг санах ёстой гэж хэлсэн мэт. Энэ бүхий л хөдөлмөрөөр дамжуулан аврагдах тэр сүнс эзэн бидний үйлдсэн тэр бүхий л хөдөлмөрийг бүгдийг нь санаж байгаа гэдгийг мартанга энэ шагналыг бүрэн авахын тулд яах ёстой бол өшөөлөө хөдөлмөрлөж өшөөлөө үйлчлэхийг эзэн бид бүхнээс хүсэж байгаа. Тэгвэл үйлцэн загт нь ямар зүрх сэтгэлээр үйлчлэх ёстой вэ гэдгийг хамтдаа хэдэн зүйлийг бодож үзье. Нэгдүгээрт нь байна шүү дээ. Энэ 101-р семинарт оролцохдоо бид бүхэн бидний зүрх сэтгэл байна шүү дээ. Үргэлжид юу юм бол эзнийг нэн тэргүүн тавих ёстой. Гэтэл номын 13 дугаар бүлгийг харъя да. Гэтэл 13 13-ийн 1-ээс 2 дугаар ишлэлийг хамтдаа уншийе. Эзэн Мойсед ууган үр бүрийг надад ариусга. Израилийн хөвгүүдийн доторх хэвлийн анхлан нэгч
хүн мал бүрэн минийх гэж айлдва. За. 101-ийн семинараарч тэр бид өхөн дор бүрнээ энэ үйлчлэлийг хичээнгүлэн хийж өгөнгөө энэ сайн мэдээнд хамтдаа оролцох ёстой. Гэхдээ хичнээн хөдөлмөрлсөн ч баярхаар болохгүй л яах вэ? Энэ нутаггүй. За тэгвэл эзний өмнө баярхаар болсон ийм 100-ийн семинар болохын тулд бид өхөн яах ёстой юм бол? Нэг дугаарт нь шүү дээ. Үргэлжид бүхний төрөнд эзэн дөрөх ёстой. Эзэн биднээс шүү дээ. Хамгийн уугныг нь эхнийхийг нь эзэн минийх гэж хэлсэн байгаа биз? Яагаад юм бол? Эзэн биднээс шүү дээ. Үүнийг авахыг хүсэж байгаа. Үлдсэн цаг, үлдсэн боломж биш. Надад байгаа хамгийн эрхэм тэр цаг. Надад байгаа хамгийн эрхэм гэж хэлж байгаа тэр бүхэл зүйлсээ юу юм бол? Бид өхөн эзэнд эхлээд өрөх ёстой. Наадмын амралт. Тэр хоёр 100-ийн семинар эхэлж байгаа шүү дээ. мэдэж байгаа биз? Мэдээж 100-ийн семинар 17-наас мөн 7 сарын 5-наас эхэлж байгаа тийм баха. 7 сарын 7-гаар эхэллээ. 5-наас эхэлж байгаа тийм. За харъя та. Тийм учраас бид өхөн яах ёстой юм болоо. Нэг дугаарт нь миний энэ цаг амралтай юу юм бол эзэн дөрөх ёстой. Мэдээж эд баялаг гэдэг зүйл хэрэгтэй биз? Нэг хүн сайн мэдээ тараахын тулд мөнгө чих хэрэг болно. Зардал хэрэг болно, бүртгэлийн урамж гэдэг. Энэ бүхнийг эхлээд юу юм бол эзэн дөрөгөөр. Үүнийг хараад эзэн ажиллаж өгөхгүй болоо. Эзэн үүнийг хараад баярлахгүй болоо. Гэтэл 100-ийн семинар болж явах. Нэг нөгөө сүүлийн үед аваа гайгүй болчиход байна. Монгол чуулган анх 100-ийн семинар хийгээд эхэлж явах үед нь шүү дээ. Сэтгэл их хөвддөг ус. Нэг талаар уурч хүрдэг ус. 100-ийн семинар болж явах юм бол ахын дүүсэн зураг нь интернетээр нь гарч ирнэ, фэйсбүүк дээр. Өгийн нуур дээр амарчин лайк гэх. Жаахан боломжтой нуур гадаадд явж байгаа зураг хүртэл харагдана. Тэ. Энэ зон нь бурхны зон баг ойлгож байна уу? Эхлээд эзэн дөрөгөөр. Надад байгаа тэр эрүүл мэнд. Надад байгаа тэр бүх зүйл эзний төлөө зориулах ёстой тийм хүмүүс баг. Түүний дараа хоёрт нь юу юм бол? Ирсэн сүнснүүд. Аврагдаж чадаагүй тэр сүнсийг аврах энэ ажил. Үүний төлөө шүү дээ бид өхөн бүх зүрх сэтгэлээ зориулах ёстой. Энийг мартаж болохгүй шүү. Нэг дугаарт нь бурхны алдрын төлөө энэ бүх ажлыг хийж байгаа гэдгийг мартаж болохгүй. Хоёр дугаарт нь 100-ийн семинарт оролцож байгаа тэр бүх хүмүүс юу юм бол? Эцэстээ энэ 100-ийн семинар хийж байгаа эцсийн зорилго нь тэр үстэй. Тийм ээ? Түүний дараа гуравт нь юу юм бол? Бид өхөн мөн өөрсдийгөө тэр яхах ёстой юм бол? Эргэж харангаа эзний үгнээс хүчийг авсан тийм цаг гарцаагүй болох ёстой. Тиймээс ядарсан ч өөрийнхөө хүсэл төлөвлөгөөг хойш нь тавиад миний өмнө байгаа энэ сүнсийг яавал аврах вэ? Баяр хөөртэйгээр үйлчилж байгаа хүмүүс нь инээмсэглэдэгээр тийм ээ. Одоо ч бараг тийм зүйл харагдах байсан. Анх манай 100-ийн семинар болж явах үед юу юм бол үйлчилж байгаад хэрэлдэж байгаа тохиолдлооч байдаг байсан мэс. Яс авталцмаар. Хоол хийж байгаа юу юм бол төмпөн шангаа шидээд уурлаад түүнийг харсан энэ шинэ хүмүүс яах вэ? Ямар сэтгэл төрөх вэ? Онцгойлын зогсоол дээр байж байгаа хүмүүс бүгдээрээ энэ олон чуулган сайн сонсороо энэ зогсоол дээр байгаа хүмүүс хүрээд ирсэн машин энд тавьж болохгүй гэдэг загнасаар хагаад хөөгөөд орох. Нөгөө нуурандаа тэр чигээрээ яваад өгсөн хүмүүс ч байдаг штэ. Энэ машины зогсоолын төлөө бид өхөн энэ семинарыг хийж байгаа юу? Тэр сүнсийг аврахын тулд энэ олон хүмүүс инээд юм биш шүү. Энэ гунигтай түүх ойлгож байна уу? Тэр хүний сэтгэл нь нээгдээд үгийг сонсоод аврагдчих болох байсан мэт магадгүй тийм ээ. Гэтэл яах вэ? Бид өхөн ядарч яана гэдэг. Тэгж яана. Нойл цэвэрлж яхад нь ороод ирлээ үнэ. Хялзаад эхлүүл яах вэ? Хүмүүс сэтгэл нь эвгүй байхах тийм үү? Хизүү ч гэсэндээ инээмсэглэнгээ хийгээд үзээр. Эхлээд эзэнд түүний дараа сүнснүүдийг аврахын тулд гэсэн ийм сэтгэл. Хамгийн сүүлд нь аврагц хүмүүс 3 дугаарт нь мөн дээрээс нь энэ 100-ийн семинарт бид өхөнд бидний энэ хөдөлмөр хөлс маань цэвэр байхын тулд яах ёстой болоо?
өөрсдөө гарцаагүй цэвэр ариун болох ёстой. За. Үйлчлэнгээ хөлсөө урсгангаа, ажиллангаа тэгингээ бидний сүнс биш те. Аяндаа цэвэр ариун болдог тийм зүйл биш баг. Махуд маань цуцах юм бол яах вэ? Нөгөө Мария биш Марта шиг тийм хүмүүс болно үү? Тех тусам яах ёстой юм болоо? Зуны нэгдсэн семинараар тийм ээ. Үйлчлэхийн өмнө нэгдүгээрт нь өөрийнх нь ээлжин дээрээ зөвхөн семинартаа оролцож байгаа. Босод үед нь үйлчлж байгаа. Зуны семинарт биш те. Бүх хил ахын дүүснээ бүгдээрээ нэгдүгээрт нь оролцох ёстой гэж. Үгээр дамжуулан өөрсдөө дахин цэвэрлэж хугаа. Есүс Христийн тэр хариун цусаар өөрсдөө дахин нэг босгосон тийм цаг болох ёстой. Үгээр дамжуулан өөрсдөө угааж цэвэрлэнгээ. Эзний өмнө би өөрийгөө цэвэр болгож яж. Тэр цэвэр хүмүүр дамжуулан эзэн ажиллаа хий нэгдийг мартаж болохгүй байна. Ойлгосон биз? Онцгойлон үйлчлэл байгаа хүмүүс, үйлчлэл дээр байгаа тийм хүмүүс байх тусмаа юу юм бол энэ үгийг бүр илүү санагалзах ёстой байна. Тийм учраас зуны семинар хүртэл байна шүү дээ. Энэ YouTube дээр ч тэр манай сүмийн үгнүүд олон байгаа. Өөрсдөө өшөө илүү сайн цэнэглээрээ үгнээс хүчийг аваа. Ямар явал өшөө илүү цэвэр ариун сэтгэлээр өшөө илүү баяр хөөртэйгээр оролцох уу? Ийм зүрх сэтгэл хэрэгтэй байна. Мөн дээрээс нь Бурхны өмнө залбирах ёстой гэж. Юуг залбирах ёстой бол? Уучлангээ хэцүү байвал тэр гомдлоо эргэн тойрныхоо хүмүүст гаргах биш. Мэдээж өөрөөх бухимдах юм гарна гэж. Энд тэнд очиод өстэй ягаад ингэж байгаа гэдэг уулаа сууж явуул байж тээ. Түүнийг хараад байж тээ. Баярлах хүмүүс байхгүй. Таагүй мэдрэмж төрд. Яах ёстой юм бол? Дуулал номын 62 дугаар бүлгийг харъя та. Дуулал 62-ийн 8 дугаар ишлэлийг харъя. Хамтдаа уншия. Олсон болов. Хизээд түүнд итэг хүмүүсээ түүний өмнө зүрхээ уудал. Бурхан бидний хоргодох газар юм аа. Зүрхээ хин дуудал гинэ? Хин гэсэн мэн? Ээжүүдийн ахлагч таа юу? Аудын ахлагч таа юу? Залуучдын ахлагчтай очиод гомдлоо ярих уу? Эзэн дуудлах хэрэгтэй байх юм за. Мэдээж бүр үнэнхээр барахгүй хэцүү байвал нь хүрээ дээрээ за зөвлөгөөгөө тайвшруулж өгөх болно. Ихтэй хэнд юм бол эзэнд зүрхээ уудал гэж хэлсэн байгаа юм. Тэр дотор байгаа бачимдж байгаа тийм зүйлсүүд байгаа болно. Эзэнд залбирах цаг гаргаарай. Тэгингээ өөрийгөө дахин шинчилж шинэ үчиг эзнээс авангаа энэ сайн мэдээний төлөө бид бүхэн нэг сэтгэлээр оролцох болохгүй байна. Ойлгосон биз? За хамгийн сүүлд нь төгсгөлд нь бид бүхэн энэ зуны нэгдсэн семинараар үнэхээр сайн гурил адил юу юм бол нэгдмэл байдал. Үүнийг мартаж болохгүй байна. Энэ нэгдэн байдлаар дамжуулан яах юм бол эцэст энэ сайн мэдээний үр жимс ургах энэ гайхамшиг бий болдог байна. Түүнийг харуулж өгсөн хамгийн том үйл явдал юу юм болоо? Энэ Библиэс харуулны энэ Марк номын 2 дугаар бүлгийг харъя та. Энэ үйл явдал болов уу гэж бодож байна. Марк номын 2 дугаар бүлгийг олж харъя. Марк 2-ийн 1-ээс 5 дугаар ишлэлийг харъя та. Нэгээс 5-ыг уншия. Хэд хоногийн дараа Есүсийг Капернаумд буцаж ирмэгц гэртээ байгааг нь хүмүүс дуулжээ. Олон хүн цугларснаас үү таваар нь хүртэл зайгүй байв. Тэр тэдэнд үг айлдаж байлаа. Тэднийг нь саа өвчтнийг дөрвөл дамнан түүн рүү авч ирлээ. Хорсон олноос болж түүнд хүрэх боломжгүй байсан тул тэд түүний байсан газрынх нь дээврийг хуульж цоолоод дэвсгэрийг хэвтээ өвчтөнтэй доош болов. Есүс тэдний итгэлийг хараад саа өвчтөнд хүмүн нүгэлч нь уулчлагдсан гэлээ. Бидний сайн мэдэх тэр агуулга үстэй тийм эс. Энэ зуны семинараар бид бүхэн энэ гайхамшигыг харахыг хүсэж байна. Энэ дээврийг цөмсөн. Дээврийг нь хуу татан хамтдаа энэ сүнсийг аварсан энэ гайхамшиг. Тийм эс. Энэ дөрвөн хүн нь энэ зуны семинарыг хийж байгаа бидний дүр төрхөө гэж хэлж болно. Гэхдээ эзэн харъя да. Юуг хараад гисэн бол
энэ өвчтөе хүнийг хараад өрөвдөөдөө энэ дээр өгсөн бол Есүс тэдний итгэлийг хараад сав өвчтөнд хөмн нүгэл чинь уучлагцаан гэж хэлсэн байгаа. Тэр дөрвөн хүний итгэлийг хараад гэж хэлсэн баг. Энэ нэг хүнийг байна штэ. Ганцаараа хязгаарч авчирч чадахгүй байсан. Тийм биз? Ганцаараа боломжгүй зүйл. Авчрахын тулд дөрвөлөө байж ээж дөрвөн талаас нь өргөх боломжтой болно. Бид өхөнч тэр ялгаагүй байх. Энэ хөдөлмөр бидэнд байх ёстой байх. Би ганцаараа сайн мэдээ тараагаад, ганцаараа үйлчлээд, ганцаараа залбираад, ганцаараа хоол хийгээд, ганцаараа машина байрлуулад, ганцаараа үгээ дамжуулаад тэгдэг зүйл биш үү? Хоол хийдэг хүн хоолоо хийж, үйлчлдэг хүмүүс нь үйлчлэлээ хийж, юм зардаг нь юмаа зарж, тэгингээ яах вэ? Энэ хэдэн хүмүүс нэгдэнгээ энэ ажлыг эцэст нь бүрэн төгсөн нэгдэж байж яасан юм бол энэ махуудын хязгаар гэдэг дээврийг юу ч хөө цөмлөв. Энэ сүнсийг анилуулсан шиг. Бид өхөнч тэр яах ёстой юм бол дор бүрнээ тус тусдаа дааж авсан тэр ажлаа үнэнхээр итгэмжид бөгөөд нэг сүнсийг энэ бүх зүйлсүүдээр дамжуулан аварна гэсэн тэр зүрх сэтгэл. Ийм зэтгэлээр хийх үед яах юм бол энэ сүнс нь хаварсан, энэ сүнс нь аврагдсан шиг байна шүү дээ. Бид өхөнч тэр олон сүнснүүдийг эзний өмнө энхүү өдөртөн авчирч чадна гэж бодож байна. Ойлгосон биз? Зуны семинар маань одоо хэдхэн хоног үлдлээ. Улаанбаатар төв жуулганы зуны семинарт хэдэн хоног үлдсэн бол 26 юу? Тэнд гаргаа тавьчихгүй. Мөн 3 дугаар ээлжийн зуны семинар 4 5 дор бүрнээ үнэхээр өнөөдөр үгийг бодонгоо дор бүрдээ сэтгэлдээ шийдвэр гаргаад ямар зүрх сэтгэлээр би энэ зуны семинарт оролцох вэ? Дэвтэр дээрээ бичээд тэмдэглээд үзээрэй. Мөн сайн мэдээ тарааж байгаа хүмүүстэй яаж би энэ сайн мэдээг тараах вэ? Яавал тэр зүрх сэтгэлийг нь өшөө илүү бэлтэх вэ? Үнийг санангаа дор бүрнээ тийгөө бэлдсэн тийм зуны семинар болоосоо гэж хүсэж байна. Тиймээс удахгүй болох семинарын төлөө Монголын бүх ил чуулганууд тиймээс нэг зүрх сэтгэл, нэг сэтгэлээр, нэг хүн адил, тийм үү? Энэ саавчныг аварсан дөрвөн хүн шиг, тийм үү? Гар хөл нийлэнгээ энэ бүх ажлыг бид өхөн хамтдаа баяр хөөртэйгээр тэр сайхныг нь хараад тэгж хэлж байсан ч л эзэнч тэр өмнө нь тавигдсан баяр баясгалангийн төлөө тэр загалмайг төвчин гутамшиг стомсорсон шиг, тийм үү? Бид нэр бүх хил итгэлийн амьдрал маань тэр юм бол үргэлжид тэр шагналыг харангаа энэ үйл явдлаар дамжуулан энэ үйлчлэлээр дамжуулан аврагдах тэр сүнснүүдийг харангаа бүхнийг үйлддэг тийм бид өхөн болоосоо гэж хүсэж байна. За хамтдаа залбираад дуусгая. Биднийг хайрладаг бурхан аав тандаа баярлалаа. Аварчган бие басан чуулган дотор биднийг итгэлээ сайхан амьдрах энэ нэгүслийг өгсөнд талархаж байна. Бурханы зуны семинар маань ихэлсэн билээ. Одоо чинь цагт үг тунхаглагдсан олон хүмүүс эзэн таны үгийг сонсож байгаа билээ. Тэдгээр бүхий л хүмүүс эзэн таны тэр агуу хайрыг авч чадхаар эзэн та бидний дунд ажиллаа хийж өгөхийг хүсэж байна. Мөн үлдсэн зуны семинартаа үнэхээр нэг сэтгэлээр эдгэлийнүүдээр бүхнийг харан эзний өмнө өөрсдийгөө цэвэр ариун байлгаж инхүү зуны семинараар дамжуулан олон хүмүүс аврагдсан тийм цаг болоход эзэн та тусалж өдөрдөж өгөхийг хүсэж байна. Биднийг хайрладаг эзэн Есүсийн нэрээр гун залбирлаа. Аамен.